ажлын байрны нээлттэй өдрийг зохион байгуулах гэж байгаа. За нийслэлийн засаг даргын шийдвэрээр нийслэлийн засаг даргын хамгийн газраас энэ нээлттэй ажлын байрны нээлттэй өдрийг хонь сарын 2-ны өдрөөр зохион байгуулах болсон байгаа. За нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд нийслэлийн засаг даргын 33 агентлаг ажилладаг. За мөн одоо нийслэлийн өмчт орон нутгийн өмчтөнд аж ахуйн нэгжүүд 40 орчим аж ахуйн нэгжүүд байдаг. Нийтдээ 100 орчим байгууллага бол одоо нийслэл хотын бүтээн байгуулалт хөгжил дэвшил өнөөдөр өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж ажиллаж байт юм аа. Тэгээд энэ байгууллагуудын маань одоо их үндсэн үйл ажиллагааны чиглэлийг бас бид нар энэ ард иргэдтэй бас иргэд олон нийтэд танилцуулах ажлын байрны нээлттэй өдрөлгийг хийхээр шийдвэрлсэн байнамаа. За энэ ажлын байрны өдрөлгийн үеэр бид нар бас нийслэлийн бүтээн байгуулалт хөгжил дэвшилтэнд оролцохын залуучууд тийм ээ сэрэмнээ сургууль төгссөн залуучууд болон одоо хотынхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах сонирхолтой бас иргэд олон нийт хүмүүсийг одоо ажлын байранд бас нээлттэй танилцуулж энэ ажлын байранд бас бүртгэж энэ хүний нөөцийнхээ боломжийг бас бүрдүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг бол хийж байгаа. Тэгээд 2 сарын 2-ны өдөр нийслэлийн үйлчлэгээний Дунжингарав төв дээр маань энэ үйл ажиллагаа маань болох юм аа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт нийслэлд тулгамж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн хувьд залуучуудыг татан оролцуулах зайлшгүй шаардлага байгаа. Тэгээд тулгамж байгаа асуудлуудыг шийдэхэд гадаадд, дотоодд ихтэй сургууль төгссөн мастер, доктор хамаасын залуучуудын ур чадвар, мэдлэг чадварыг бас бид нар хотын хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтанд зайлшгүй татан оролцуулах шаардлага байгаа. Энэ үүднээсээ бид нар нийслэлд нэн шаардлагатай мэрэгжлийн судалгаа гаргасан байгаа. Үндсэндээ бид нар 4 үндсэн чиглэлээр мэрэгчлэнүүдэд ангилсан байгаа. Нэгдүгээр хотын хөгжлийн инженерчлэлийн чиглэлээр дараах ажлын байрууд Улаанбаатарт нийслэл маань нэгэн тэргүүнд шаардлагатай байна. Тухайлбал авто замын барилгын инженер, давхар болон зам гүрийн инженер, Улаанбаатар хотын хөдөлгөөн зохион байгуулалтын автын инженер, за барилгын инженерүүд энэ дотроо барилгын хэвлэлийн програмуудаар ажиллах чадвартай ийм инженерүүд шаардлагатай. Хот төлөвлөлтийн эдийн засагч, хотын нийтийн тээврийн инженер, тусгай замын автобусны БАХТ-ийн инженерүүд, эко хороол болон эко орон сууцны инженерүүд, үрийн далан сувгийн инженер, мэдээллийн технологийн инженерүүд. Энд бол бид сүлжээ хамгааллын төхөөрөмжлөөр ажиллах чадвартай, бүх төрлийн програмуудаар ажиллах чадвартай, програмчлалын хэлний мэдлэгтэй, коучлах загвар бэлдэх ийм ур чадвартай мэдээллийн технологийн инженерүүд шаардлагатай байна. За олон нийтийн бодлого боловсруулалтын чиглэлээр бас хэд хэдэн мэрэгжилтэн шаардлагатай байгаа. Тухайлбал юуны өмнө хотын менежментийн менежер мэрэгжилтэн шаардлагатай байна. Үйл хөдлөх хэд төрөнгийн менежмент, инновацийн удирдлага, гэрээ эрхийн мэрэгжилтэн энэ дотроо зориуд онцлог тэмдэглэж хэлэхэд олон улсад гэрээ эрхийн чиглэлээр фидик сургалтын гэрчлэгээтэй ийм гэрээ эрхцэн мэрэгжилтэн шаардлагатай байна. Төсвийн удирдлага PMP Project Management Professional гэсэн ийм төсвийн удирдлагын менежер хэрэгтэй. Хотын социологчийн мэрэгжилтэн хэрэгтэй байна. Хотын патентчны мэрэгжил хэрэгтэй байна. Мөн жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах event management-ийн мэрэгжилтнүүд зайлшгүй хэрэгтэй байгаамаа. За 3 дугаар үндсэн чиглэл бол хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт чиглэлээр дараах мэрэгжилтнүүд хэрэгтэй байна. За юуны өмнө сэргээгт хэрчим хүчний инженер, нар олон сахилтын хэрчим хүчний инженерүүд, хог хаягдлыг дахин боловсруулах инженерүүд, дэндүрлэгч ногоон байгууламжийн инженер, цэвэрлэх байгууламжийн технологич инженерүүд болон байгаль орчны эрсдлийн удирдлагын чиглэлээр мэргэжсэн мэрэгчлүүд мөн шаардлагатай байгаа. За дараагийн 4-р бүлэг бол хотын санхүү эдийн засгийн бодлогын менежментийн чиглэлээр дараах мэрэгчлүүд шаардлагатай байгаа. Бүр зориуд онцлж хэлэхэд хотын санхүүч, хотын эдийн засагч, олон улсын мэргэжсэн аудитор гэсэн ийм мэрэгжлүүд зайлшгүй шаардлагатай байгаа. Түрүүний дээр дурдсан 20-од мэрэгжил байгаа миний сая дурдсан. Энэ 20-од мэрэгжлэр бид нар дотоодод Монгол улсад болон гадаадад ихтэй сургууль төгссөн, бакалаврын зэрэгтэй, мастрын зэрэгтэй, докторийн эрдмийн зэрэгтэй ийм мэрэгжилтэй болсон хүчнүүдийг Улаанбаатар хот нээлттэй байдлаар та нарыг урьж байна.